За та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За би сая энэ дэлгүүр рүү ороод улдаалагдж байгаа улаан дойл авлаа. За ингээд өөрийн тарьсан улаан дойл энэ хоёрын одоо нүүрс усны хэмжээг хэмжиж та бүхэндээ харьцуулж үзүүлнэ. За өмнө бид хэд дэлгүүрт худалдаалагдж байгаа улаан дойлыг авсан. За одоо өөрийн тарьж ургуулж байгаа дойлыг авъя. За өөрийн тарьж ургуулж байгаа дойлыг энэ савнд хийсэн байгаа. За дэлгүүрээс авсан дойлоо одоо энэ савнд хийчихье. Дойлын нүүрс усны хэмжиж үзэхээс өмнө улаан дойлын онцлогийн талаар товчхон та бүхэндээ ярьж өгье. За улаан дойлыг Өмнөд Америкийн Андисын нурууны уулархаг бүс нутгаас их үүсвэртэй хашийн төрлийн хашийн аймгийн одоо хүнсний ногоо гэж үздэг юм байна. За улаан дойлонд ликопин, каротин, витамин С зэрэг шимт хичээлийн бодисууд ихээр агуулгадж байдаг учраас олон хүмүүс одоо тариалж хүнсэндээ хэрэглэх сонирхолтой байдаг. За дойлын улаан өнгө нь ликопин хэмээх одоо бодисоос хамаардаг бөгөөд за энэ бодис нь антиоксидант чанартай хүний эрүүл мэндэд сайн ийм бодис байдаг. За энэ бодисыг одоо үүсгэхэд төмөр одоо чухал үүрэг гүйцэтгэдэг. Тэгэхээр дойлыг төмрөөр борлож өгснөөр ликопины агуулмж өндөртэй ийм дойл ургуулах боломжтой юм байна. Тэгэхээр төмрийн шингэн бордоо хэрхэн хийх талаар би өмнөх бичлэгээр оруулсан байгаа. Та бүхэн үзэж сонирхороо. Тэгэхээр төмрийн шингэн бордоогоор бордож өгснөөр дойлыг хурдан улгаалгах ийм боломжтой байдаг юм байна. За хүмүүс бидэнд бас төмөр хэрэгтэй минералуудын нэг байдаг. За төмөр бидний биед дутагдахад цус багдах, цусны эргэлт муудах, ингэснээр одоо хөл гар гэх мэт захын эргэтнүүд одоо амархан хөрдөг, байнга одоо хүйтэн байдаг. Ийм одоо үзэгдэл байдаг. Ингэхлээр одоо төмрөөр баялаг улаан дойлыг хэрэглэхийг ийм хүмүүст бол эмч зөвлөдөг байгаа. Та бүхэн үүнийг бас анхаарна үсттэй. За зөвхөн дойлч биш, бусад одоо таримлуудын нүүрс усыг бол хэмжиж болдог. За нүүрс усыг хэмжихийн тулд бидэнд ийм багаж хэрэг болно. Та бүхэн харж байгаа бах. За portable refractometer гэж ийм багаж байдаг. За энэ бол маш энгийн. За одоо дуран энэ нүхээр нь одоо нүүрс усныхаа хэмжээг хардаг байгаа. За энэ пипетгээр бол одоо таримлынхаа шүүсийг шахаж гаргаад энүүгээр соруулаад тэгээд одоо энэ одоо тавцсан дээр тусаагаад ингэснийхаа дараа ингэж хаагаад тэгээд одоо нар руу харуулж ингэж харуулхад бол энэ дээр бол дэлгэцэн дотор бол нүүрс усны хэмжээ харагддаг. За нүүрс усны хэмжээг одоо жухам яагаад хэмждэг вэ гэхлээр та бүхэн дэлгэцэн дээр харж байгаа бах. За фотосинтезийн процессор үүсгдэг моносахарид байгаа. Мөн одоо витамин С-ний химийн томьёог бас харж байгаа баха. За тэгэхээр нүүрс усны агуулмж өндөр байх тусам хүний эрүүл мэндэд сайн ийм одоо хүнсний ногоог тарьж ургуулж чадаж байна гэж үздэг учраас нүүрс усыг хэмжих нь бол маш их чухал байдаг. За ингээд нүүрс усыг хэмжихийн тулд улаан дойлоо шахаж сүүсийг гаргацгаая. За дэлгүүрээс авсан дойлыг энэ савнд шүүсийг шахаж гаргая. За ингээд за иймэрхүү багт болно. За энэ бол өөрийн ургуулж байгаа дойл байгаа.
эннийхээ бас шүүсийг шахаад гаргая. За иймэрхүү байхад болно. Ингээд дэлгүүрээс худалдаж авсан лойлныхаа шүүсийг дусаа горгороо соруулъя. За ингээд энэ тавцан дээрээ 2-3 туслыг одоо тусааж өгнө. За ингээд энэ тагийг ингэж хааж өгөөд за энэ нүхээр нь харъя. За 5 нүүрс усны хэмжээ 5 гэж харагдаж байна. Одоо ийшээгээ дөхүүлээд харагдах хэсгийг үзье. Харагдаж байна уу? Харагдаж байна уу? За дараагийн дойлныхоо нүүрс усыг зөв хэмжихийн тулд тусаагаараа болон энэ багшныхаа тавцанг сайн ингээд цэвэрлж өгнө. За ийм зөөлөн алчуур байдаг байгаа. За энэ алчуураар хуурай олтол ингээд арчаад өгнө. За өөрийн тарьсан дойлныхоо нүүрс усыг хэмжиж үзцгээе. За энэс 2-3 туслыг соруулж авнаа. За мөн адил энэ тавцан дээр тусаана. За ингээд хэд байгааг нь үзцгээе. За ер нь та бүхэн харж байгаах яг ойролцоо 5 хэмжээтэй байна. 5 гэсэн. За дойлын нүүрс усны хэмжээ 5-аас 6 байхад хэвэн гэж үздэг. За зарим оронд хөрсөө сайн боловсруулж ургамлын хоолтонд шаардлагатай бүх шин тэжээлийн бодисуудыг хийж өгснөөр нүүрс усны хэмжээ 8-аас 9 гэсэн ийм улаан помидорыг бол ургуулж байгаа. За энэ бол одоо хүнсний ногоо гэхээсээ илүү одоо фрүүц одоо томато буюу одоо жимс талдаа ийм улаан дойл болдог байгаа. За ийм одоо нүүрс усны агуулмж өндөртэй улаан дойлыг тарьж ургуулахаар ажиллаж туршилтуудыг хийж байгаа. За ингээд дараагийн бичлэгээр уулзтлаа. Баяртай.